Чи эдгээр асуудлуудад сэтгэл хэр хангалуун байна вэ? Өнгөрсөн 4 жил чиний амьдралыг хэрхэн өөрчилж чадсан бэ? Чи сонго, чи шийд. Сайн байцгаана үзэгчдээ, би хөтлөгч Халиун байна. Сонгуулийн өдөр ирэхэд яг 14 хоног үлдлээ. Та бидний хувьд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тулгамдсан олон асуудлууд шийдэгдэлгүй үлдсэн. Эдгээрийн нэг нь нийгэмдэх шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн асуудал юм. Орон нутгийн хэмжээнд авч үзэхэд Завхан аймагт хамгийн олон эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгааг бид Чи сонго, чи шийд нэвтрүүлгээрээ онцолж байна. Туурга тусгаар Монгол нутагт эм хүн төрийн суудалд сууж, төр улсаа төвхнүүлсэн түүхүүд бий. Тэгвэл орчин цагт шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо чухал байсаар байгаа нэгэн жишээ бол Завхан аймаг. Монголын эмэгтэйчүүдийн сангийн судалгаагаар Завхан аймгийн удирдах албан тушаалд хамгийн олон эмэгтэйчүүд ажилладаг байна. 3 дугаар бодлогын хүрээнд зохион байгуулагдаж 999 компьютерч хүүхдийн олимпиадын нэр ийхүү ёслол төхөөлөлтөөр эхлэж байгааг дуулгахад таатай байна. Завхан аймгийн засаг даргын орлогч Лам Сорон олон жил эмч мэрэгчлэр ажиллаж байжээ. Тэрээр 2008 онд Алдархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөнд ажилласнаар нийгэмд олон зүйлүүдийг өөрчилж чадсан гэж хэлж байлаа. Эхлээд бол аймгийн засгийн орлогчоор ажиллана гэхэд бол санаанд буухгүй байна надад байсан. Үнэхээр ганцхан эрүүл мэндийн салбараас бус бүх салбаруудыг одоо хариуцаад ингэж ажиллана гэдэг бол бас надад эхлээд бол миний хувьд бол их хүнд юм шиг ингэж санагдчихсэн боловч үнэхээр одоо сайн хамт олонтой, сайн багтаа гар нийлээд ажиллахад бол надад бол бэрхшээл бол харьцангуй бага байсан. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөнд ажилласнаар илүүтэй бол нийгмийн салбар руу илүүтэй бол анхаарч ажилладаг юм байна гэдэг нь бол харагдсан. Ялангуяа одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхд залуучууд руу одоо чиглэсэн нэлээдгүй ажлуудыг бол бид бүхэн хамтарч байгаараа хийж хэрэгжүүлсэн. Залуучууд хүүхдийнхаа оюуны одоо боловсрол чиглэсэн оюуны хөрөнгө оруулалтуудыг бол нэлээдгүй хийсэн. Аймгийн хэмжээний бүх ерөнхий боловсролын сургууль, мөн одоо цэцэрлэгийн багш нарт 100% одоо бид нэрс компьютерээр хангахын ажлыг бол орон нутгийн төсөв өөр одоо хийгээд төсөлдөртэй хамтарч ингэж хийж байна. Ямар нэгэн одоо арга хэмжээнд нь арх хэрэгэлдэг явдал бол бүр одоо ингээ бүрэн зогссон байгаа байхгүй. Эмэгтэйчүүдийн зовоож идэг нэг асуудлыг бид нэг газар нь ч гэсэн шийдвэрлээд явна гэдэг бол эргээд өөрөө нийгэмд оруулж байгаа асар их тийм хувь нэмэр авилгал хийх хол. Завхан аймгийн шийдвэр гаргах төвшөнд олон эмэгтэйчүүд ажилладаг нь тэдний үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагатай холбоотой гэж байлаа. 6 жилийн өмнө байгуулагдсан Өрнөх хөгжил төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг бол Цэрэн Дулам. Тэрээр эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан хүн. Төрийн зарим ажил үүргийг гэрээгээр гүйцэтгэх ийм зорилт байсан. За энэнийхээ хүрээнд бид нар хамгийн одоо анхаарал татаж байгаа үдийн цайны асуудлыг бид нар авч аймгийн төвийн одоо 5 сургууль байдаг. Энэ 5 сургууль дээр үдийн цайны асуудлаар мониторинг хийж тэнд тавих эцэг их хүүхдийн хяналтыг сайжруулах. За үдийн цайнд хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүнүүд нь ил тод байх, хийж байгаа юм чанартай байхад одоо их анхаарал тавьж ингэснээр бас энэ үдийн цайны чанар чансаа бол одоо дээшилсэн гэж бид нэр үзэж байгаа. Хүүхдүүд маань үдийн хоол идснээр одоо тав тухтай байх, хичээл номдоо дуртай байх, хичээл номоо ойлгохыг анхаарал төвлөрөх хүүхдүүд илүү нөлөөтэй байгаа. Тэр тусмаа одоо сая энэ эмэгтэйчүүдийн байгууллагаас явуулсан энэ хяналт шинжилгээ тэгээд хүүхдүүдийн үдийн цайнд хяналт тавина бас эцэг эхчүүдийн донд нээлттэй болсон энэ зэрэг нь хүүхдүүд улам илүү өгөөжтэй бол хүүхдүүдэд өгөх үдийн цайны нэр төрөл олширсан
бас чанар сайжирсан, амт чанар сайн болсон. Ер нь хүүхдүүд өдийнхээ олон маш дуртай байдаг. Хоёр шаарсан мах тэгээд байцаатай хоол тэгээд нөгөөдөө Үйлдвэрлэлээ яваад байна. За. Хоёр алзэр болгон дээл хийв. Одоо тэг захиалгатай дээлээ материалаараа тэгэл өөрийнхөө материалаар дан захиалга. Таны нөгөө жижиг дундын зээлээс авсан нөгөө хэдэн төгрөгч нь ямар ч гэсэн ингээд бүтээгдэхүүн материал аваад тэгээд байгаа шүү дээ тийм ээ. Ингээл. Тий. Захиалга их ярьж байна танд. Захиалга их ирж байна одоо. Эмэгтэйчүүд удирдах албан тушаалд ажилласнаар өрх толгойлсон эхчүүдийн ахуй амьдрал дээшилсэнийг тэд хэлж байна. Үүний нэгэн жишээ бол Алдархан сумын оршин суугч гэрэл юм. Би угнаар сургуульд одоо 30 хэдэн жил тоогооч хийж агаад детгүүртээ гараад тэгэл детгүүртээ гарснаас хойш тэгэл энэ юу хийж байгаа. Тэгэл нөгөө цалин хүүхдүүдийн төлбөр төлөөл би чинь өргө толгоосон эмэгтэй болохоор 4 хүүхдээ би дөрвөлнгийн өсгөөд их сургууль төгсгсөн. Тэгэл одоо тэрний төлбөр ихгүй юудгачаал юм хийхэд бас хүндрэл байсан, материал авч чадахгүй тийм байсан. Тэгэл хэдэн цаас цагиргаанаас эднэрт хандаал ингээл оюун чимэг энтерт яагаад надад өгсөн. Тэгээ тэргээрээ материал аваад одоо тэгээд энд чинь тэгээд хэрэг болж ил байна та. Би 1985 онд анх Улаанбаатар хотын Санкуудын техникумыг төгсөж ирээд анхны ууган нэгдэл барьцааж явсныг нэгтлэн бодогчоор орсон. Түүнээс хойш сум орон нутгаа хөгжүүлэхэд одоо хувь нэмэр оруулж эмэгтэй хүний хувьд удирдах албан тушаалын болон санхүү бүртгэлийн ажлыг 28 дахь жилдээ хийж байгаа. 2000-аас 2012 он 2008 оны сонгуульд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албыг хашиж байгаа. Баггүй хугацаа би дөнгөж саяхан л энэ хурлын даргын ажлыг аваад их л зүйлийг хийнэ гэж бодож ирсэн. Ер нь миний бодож мөрөж ирсэн юм бол талдаач арга байхад цөөн боловч хүмүүст нэлээд тусалж тэднийгээ одоо бас амьдралыг одоо өөрсдөө авч явах юм аа. Янз бүрийн юм жижиг тусламж зээлд ингэж хамрагдаж болох юм аа. Ер нь хүний амьдрал өөрөөсөөс шалтгааллах юм байна шүү гэдгийг бол би тэдэндээ ойлгуулж чадсан гэж бодож байгаа. 2010 оны 6 сараас эхлээд бид энд нөгөө юугаар нэг сургалт ирээлдгээр тэрэн суугаал. Тэгээд тэрнээсээ дээшээгээ чадамжийн төвд сургалтын суугаал. Тэгээд тэрээрээ би дээшээ нөгөө дээрүүд нөгөө компани гэж яхад гутлын өгүүлбэрт гутлийдэг байсан. Хуваарэ гэрээрээ идэг байсан. Тэгээд сүүлд нь бүлэг болж ирчихээ. Тэгээд бүлгийн шүдэ хоршоо болоод тэгээ яг ажил амьдралдаа хэрэгжилж, блендер дээшилж, тэгээ саяхан болоо энэ юунаас нэг захиргаанаас нэг төсөл хамрагдаж сая төгрөний зээл авсан. Юу н удирдын чанартай болохоор бол жоохон тийм л байгаа. Түүнээс бол хөдөө нөхцөлт бол болж байна. Бацаавал би одоо энэ материалын навал одоо өвлийн цагт 7 хоногт 2 бүтэн гутал хийж байгаа. Одоо том эрэгтэй эсгээ гутал нь бол 18 ди, эмэгтэй эсгээ гутал нь бол 15 гэх. Хүүхдийнх нь бас арзмаар бид нар тэгээс ингээд хийвэл өдөө нөхцөлд арай юу юм бол ингээд цагаан улаар ууларч үтсэн. Ажлаас ороод ирж шинэ хөнтэй байсан. Би аатайсан. Аатайсан. Хоёр өчтөрөө ямар хоол идсэн? Өчтөрөө битэрөө цайвар. За нэмэгтэй хүний хувьд бол төрийн алба ажил хашаад сайн гэр бүл, сайн ханы хүчинд одоо ажил хийдэг гэж би бас боддог юм. Би ер нь хүүхдүүдээ бага байхаас ч гэсэн ер нь байнга л ажилтаа ингээл байж байгаа учраас ер нь гэр бүлдээ цаг зав зарцуулах нь ер нь тун ховор. Ажил дээрээ голдоо байх дуртай. Одоо удирдлагын ажил хийж байгаа учраас би ер нь хөдөө багаар голдоо ард ирэг дээрээ голдоо явдаг. Ер нь гэр бүлдээ тэгэл боломжийн хэмжээгээр зав гаргадаг та. За энэ ажилтаа яваа. Эмэгтэй хүн байвал ер нь зүгээр ах гэж боддог шүү дээ. Яг хоо жоохон шаардлага өндөртэй бас архитарс гэдэг нэг тиймэрхүү асуудлаас жоохон ангид байдаг болохоор ч юм.
Ер нь бол улсын хурлд ч гэсэн манай эмэгтэйчүүд бас тодорхой хэмжээний бас байр суурьж ижлээд лээрэж гэсэн дээр үеэсээ бас ихийн эрхт ёс гэдэг эмэгтэйчүүд маань эзэлж бас зүтгэж явж байсан юм чинь тэр чинийгээрээ бас төр зүтгүүл ээлтэй л авч үзэж байна. Эмэгтэйчүүд бол намын удирдах төвшөнд одоо шийдвэрээ гаргаад ирэх юм бол бас арай өөрчлөлт гарах байна. Манай эмэгтэйчүүд их боловсролтой болж байгаа. Тэрнийхээ хэрээр бол удирдах чадвар сайн байна.